Оюу толгоогоос хойших хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ буюу Ороно Майнингтай уран олборлох гэрээ гараанаас гарч байна. Алдартай ажилласан эсхээс үл хамааран эдийн засагт үр өгөөжөө өгөх, эдийн засагт нийтдээ 5 тэрбум ам долларыг оруулж эрчим хүчний хараа байдлаас гарах түүхэн үйл явдал өнөөдөр болж байна. За Монгол улсын засгийн газар Монгол улсын төр бол судлаачид тэр дунд эрдэмтдийн үгийг сонсож шийдвэр гаргадаг энэ шин жишг бол улсын хурл дээр засгийн газар дээр олон улсын гэрээн дээр хэрэгжсэн явдлууд бол эрдэмтдийн өнөөд бол баяртай байна. Ер нь цөмийн нэргийн салбарт бол одоо шин шатанд гарч өөр сайж яах гэж томьёолж өгсөж байна. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө бие дааж орон холбоолох чадвартай болохоос гадна бүс нутагт Монголын мэргэжилтэнгүүд газар дор улсын маяжуулах аргаар өөр улсуудад уурхай нээж ажиллах бүрэн боломжтой болох ёстой. Дээрээс нь бол энэ уран олборлоод экспортлоо гаргана гэдэг бол атом цэцлэгийн станцтай болоход бол 10 алхам ойртож ийн гэсэн үг ээ. Одоо эн чинь цөмийн хаягдлах асуудал бол биш. Байгалийн уран олборлож байгаа байгалийн ураны одоо баг цэцэрлэгүүд хаягдл учраас энэ бол санаа зовж өгдөггүй. Энийг бол байгаль орчит холбоотой асуудал маш тодорхой зааж өгсөн. Ер нь бол газар дор уусан маяжуулах аргаар уран олборлоход одоо цацрагийн хувьд бол өнгөрсөн хугацаанд бол ямар нэг эрсдэлтэй байдлаа бол дэлхийн хааныхын гадар бол тэмдэглэгдээгүй.